вау чиний те майндсет ч юм бол яг бол чинь чи юу гэсэн бид нар supportlна гэл тэгэл юм өөрчлөгдөн би ч гэсэн өөрчлөгдөн тэгээд тэрүүгээрээ ер нь бол амар нээлттэй явдаг. Миний хувь хүний одоо value-нуудтай тэнцээд би тэрэндээ л ер нь үнж авдаг. Би энд өвдлөө гэх юм бол өвдөл гэрээс ажиллал дараагийн өдөр ирэнгүүт ширээн дээр баах юм ирж мэрсэн витамин С юм. Сэмэсхано Happy Workplace podcast-ийн walkie-talkie болонгийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн маань дугаараар Unglobal'ийн борлуулалтын инженер, контент бүтээгч Халиука Амбахын үзэсгэлэнтэй бүсгүй хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа, өрсөнд баярлалаа. За тэгэхээр хоёлаа подкаста юуны түрүүнд яг Халиука гэж хэмбэ, ямар бүсгүй вэ те? Ажил мэргэжил нь яг борлуулалтын инженер гэж энэ ямар зүйл хийдэг вэ гэдэг юм уу? Өөрийнхөө талаар товчхон танилцуулаад эхлүүл зүгээр юм болов уу гэж бодлоо. За наваа Халиука гэдэг бат шаргалын халиун. Гэхдээ яг хуу дайн нөгөө халиун гэж хэлж чадахгүй болохоор Халиука гээрээ амархан. Тэгээд би одоо 10-аас хойш 17 жил дайн улсад амьдарч агаад тэнд 10 жилээ их сургуулаад төгсөөд тэгээд 4 жил health tech-т ажиллаж агаад ер нь 2 жилийн өмнөөс Монголдо буцаж ирээд одоо гэрийнхэнтэйгээ буцажуулзаад бас карьерээ энд эхлүүлэе гэж бодоод Unglobal'гэдэг компанид орж ирсэн байгаа. Unglobal'нь болохоор ерөнхийдөө доор олон охин компанитай. Гэхдээ Ant Solutions гээ бид нар одоо Монгол инженерүүдийн хийсэн оюуны AI SaaS бүтээгдэхүүн янз янзын бүтээгдэхүүнүүдийг бол ер нь гадаад улсад зардаг. Тэгээд тэрэн жишээ нь миний ажилладаг Mindox гэх бүтээгдэхүүн Филиппин, Вьетнамд клиентаа тэгээ Малайз, Таиланд гэдэг ер нь гадагшаага борлуулдаг. Тэгээд тэрэн дээр би яг анх product manager-аар ороод бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаас тэр орныхаа маркетинг судалгааг очиж одоо discovery хийгээд хүмүүстэй нуулзаад одоо бидний байгаа hypothesis assumption-уудаа яг гаргаж ирээд тэгэж явж байгаа саяхнаас хэдэн сарын өмнө sales engineer болсон. Тэр нь болохоор борлуулалтын инженер гэж одоо монголоор яг юу вэ гэхээр би одоо банк бус байгууллагуудтай уулзаад хүмүүс нь одоо тайлбарлаж байгаа нь манай компани мэдгээ ийм сервистэй тэгээд манай систем ингэж явдаг. Тэгээд би болохоор тэрнийг сонсоод ойлгоод өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг танилцаад за одоо ийм хийжээж бүгдээрээ хамтран танай системтэй интеграц болох юм байна тэгээд тэр одоо борлуулалтыг авч явдаг гэсэн үг ээ. Тийм ажилласан. Маш тийм том ажил хийдэг байх нэ тий. Тэгэхээр та дайн улсад бас их олон жил амьдарсан байна гэж юм. Тэгэхээр ерөнхийдөө хүүхэд настай нь хэрхэн өнгөрвөө, юунд дуртай хүүхдээ тий. Тэгээд магадгүй яг мэрэгчлээг яаж сонгож байсан бэ? Дайны бас боловсролын систем ямар байдаг талаар үзэгчдэд хуваалцвал бас сонирхолтой гэж магадгүй. Би ер нь бол дайнд чинь зууч гарахгүй хүн ер нь Монголоос байдаг. Тэгээд бид нар амар цөөхөлээ. Миний үеийн нэг ч хүүхэд байгаагүй, хүн байгаагүй. Ер нь бол их жахнаар тэгээ хүүхдүүд нь монголоор ярьж чаддаггүй бүр жоохон хүүхдүүд. Тэгээ ер нь бол маш дайнаар өссөн. Гэхдээ манай ээж бол нэг Монгол хүн одоо Монгол ах хэвээр гэртээ бол маш чанга өсгөөд тэгээ би гадуур ахтаа бол ингээл яг дайн уу шиг гэртээ эрэнгүүтээ Монгол болоо нэг тиймэрхүү маягаар өсөөд тэгээд ер нь 100 болгон баг ахтаа бол ирж гэрийнхэнтэйгээ уулзаа тэгээд найрамдал явдаг байсан. Тэрнээс болоод ер нь гайгүй монголоор би одоо ярьдаг гэж би боддгоо. Тийм гэхдээ дайны боловсролын систем гэвэл амар сонирхолтой. Одоо би 4-р анги 3-р анги хүртлээ баг Монголд ээж байгаа 4-т очиход миний математикийн төвшин бол маш дээр байсан. Гэхдээ ингээд тэр хүүхдүүд бүр амар их мэддэг. Одоо бүх төрлийн мэдээлэл хичээлээс ингээд амар багш нар нь өөрсдөө юм яриулдаг. Одоо юм зааж явахдаа чи юу гэж бодож чинь ингэж чинь үтэг чинь үгээд тэгээс тийм хоол идэг хүртэл хичээлэдэг байсан. Тийм үү. Тэгээд 7 хоног болгоо тэгээд нэг багш нь одоо ийм хийж дээр сурнаа гэж бид нар ингээд хар сууж байгаа дараа нь бүгдээр ингээд дөрөв нийлээд хийн тэрнийг өөртөө идэлээл ихэндээ амар юм болоод тэгээд цаашдаа сураал мөр тийм practical hands on системтэй гэх юм уу тэгээд их сургуулийн ч гэсэн ер нь одоо орсон хичээл семестр болгондоо 4-5 6 ангитай тэгээд тэр ангиудтай болохоор шалгалт нь ер нь бичгээр яг өөрийнх нь тэр хүн анализистай яг сурсан ойлгосон тэр хичээлүүдийнхаа референсүүдийг аваад өөрөө нэг анализ гаргаад бүр 20 30 40 50 хуудасаар нь бичүүлээд тэгээд одоо яг бакалавра хамгаалахтаа бол 100 хэдэн хуудасаар одоо тэрнийг бичнэ дараа нь тэрнийг ярина
Тэгээд тэр нь заавалчгүй одоо жинхэнэ амьдралын өөрсдийг нь хийсэн судалгаан дээр үндэслэж идэг. Тэгээд яг тийм хүнийг амар тийм багаас нь хүлээцтэй тайван юм ингээд сурах амар сонирхолтой болгоод тэгээд дисциплинтэй хүүхдүүд гаргаж ирдэг юм шиг санагддаг. Тийм. Одоо тийм хариуцлагатай, тууштай хүүхдүүд гаргаж ирдэг баг тий. Анх мэрэгжлийн сонголтын хувьд бол одоо л залуучуудын хувьд за мэрэгчлээ сонгосон залуучууд хүртэл яг дундаасаа карьераа өөрчлөх ч юм уу тий. Ер нь бол за энэ мэрэгжил миний хувьд биш байсан юм байна ч гэдэг байдлаар юм уу. Ер нь бол мэрэгжил гэдэг зүйл хүнийг насан туршийнх нь одоо тий маш олон зүйлд нь нөлөөлж идэг. Тэгэхээр таны хувьд яг мэрэгчлээ яаж сонгож байсан бэ? Эцэг эхийн нөлөө байсан уу? Эсвэл бол багаасаа мэдчихсэн үү? Ямар хүчин зүйлийг одоо тооцож мэрэгчлээ сонгож байсан бэ? Би л англи хэлэнд амар сайн байсан. Тэгээд дайнд болохоор 10 жил 9 дугаар ангид төгсөөд 3 жил ингээд gymnasium гэдэг одоо английн high school гэж хэлж болно. Тийм гэхдээ өөртөө ингээд чиглэлээ сонгодог. Business-ийн gymnasium байна, илүү technical байна. Тэгээд эсвэл ингээд одоо биологи, geography бүх юмтэйгээ би тэгээд business-ийн сонирхоод тийшээ орсон. Тэгээд тэнд болохоор ингээд их сургуулиас өмнө юм тайлбарлаж өгдөг. За эдийн засаг гэж юу юм бэ? Тэгээд corporate law гэж юу юм, psychology гэж юу юм. 10 жилийн хүүхдүүдэд тайлбарлаад энэ гэсэн үг тийм. 3 жил тэгж аваад тэгээд тэнцэнээсээ одоо далигаад их сургуульд өөр юм сонгож болно. Бизнес скул яваагүй хүүхд ч гэсэн бизнесийн чиглэл рүү орж болно. Тэгээд тэр нь амар тийм онгорхой нээлттэй байдаг. Би тэгээд яг тэгж явж агаад юунд орсон market and management anthropology гэдэг замаар тэр нь болохоор санхүү болон хүн судлал. Тэгээд яг ингээд шинэ маркетыг одоо ойлгох. Тэгээд тэр нь бүрстэж ихнээсээ anthropology гэсэн. Тэгээд сурч авсан юм болохоор ингээд одоо хүн судлал гэдэг чинь хүнийг зүгээр сонсоод ойлгоод мэдрээд амар их контекстээр тий одоо энд зах зээл нь яаж хүнд нөлөөлж гин одоо хүрээлэл нь яаж гин одоо жишээ нь өвөл 100-ийн ялгаа тиймэрхүү юмуд амар заадаг. Тэгээд бизнес контексттэй тэр нь болохоор одоо жишээ нь Европоос Аз руу очиход билегийн өгөхдөө дараа нь өгдөг урд нь өгдөг өнгө одоо ямар өнгөтэй тууцтай өгөхтэй гэх тиймэрхүү мөртлөө амар заадаг. Гэхдээ би яг тэр үедээ бол би чи одоо ямар мэрэгчлэл рүү орчвоо Африкийн tribe map уушаад яваад тахтаа тэгэл цаа waste of time гэж боддог байсан чи нэг мэдсэн чи яг market руу ордог тийм чиглэлээр л ажилладаг болцсон байлээ. За маш сонирхолтой байна тий. Таны хувьд яг хизээ Монгол руу эргэж ирэх гэсэн шийдвэрийг юу н гаргаж ирсэн бэ? Яг тэгэхээр одоо ингээ хараад ахаар маш олон чадварлаг залуучуудаа ер нь алдаад байна. Brain drain гэдэг зүйл ер нь их болоод байна гэдэг яриа их гарсан. Тэгээд мэдээж чадварлаг залуучууд Монголдоо биш гадаадад ажиллаад тахлаар бас жоохон харамсалтай хүмүүс их байдаг. Таны хувьд бол яг хизээ за энэ яг би буцах цаг болсон юм байна. Би Монголдоо ирье гэдэг шийдвэр гарч ирсэн бэ. Би 2024 оны 100 би ер нь Монголд хийж буцаж ирнэ гэж боддоггүй байсан. Тийм дээр ээжтэйгээ маргална. Та одоо нэг Монгол гэдэг одоо би чинь бүх амьдралаа энд босгоцсон гэд яг бүр ингээд дайн хүн шиг болцсон байсан юм л та. Тэгээд 2004 онд зүгээр 5 жилийн дараа Монголд 127 оны ирээд тэгээд ер нь бодсон. За би дайнд бол стартапд ажиллаж байсан. Тэгээд тэрнийг нэлийн өсгөхөд миний карьер 4 жилийн дотор маш хурцтайгаар явж байсан. Тэгэл тэрэндээ ч амар тийм happy ингээл тийштэй жаад нэлийн за би бол head of product болох амбицтай байсан. Гэхдээ тэрний хүрэхийн тулд дайнд ч хүн болго амар өндөр боловсралтай мундаг гэр бүлэн ч гэсэн supportладаг. Би бол тэгэл from scratch тэ өөрөө бүх юмаа хийгээл тэгээ явж байгаа болохоор ер нь competition амар өндөртэй. Тэгээд одоо дайнд бол ингээд алцгаар төвшөнд чицэн тэгээд ер нь карьер бол сайн явж байгаа юм чинь Монголд очиод илүү одоо хөгжиж байгаа индустринууд нь ороод бас өөрийнхөө ambitious талаасаа бодсон. Би head of product болохыг хүсэж байгаа үед бол тэгээд Монголд бол илүү хурцтайгаар явна. Бас миний хийж байгаа ажил нэг тийм impactful санагддаггүй байсан. Тэгээ би ингээд яг Dune үзчихсэн анх удаа Dune 2-ыг кино театрт 2-ноос баха. Тэгээл тэнд чинь одоо нэг тийм юм штэ. Нэг тийм хүний амьдралын зорилго морилго гэл амар тийм prophecy яриалаа. Тэгэхэд миний бие арцаагаал тэгээл за окей манай монголчууд одоо тэгээд
одоо growing market тэнд игээд хийж бүтээх юм амар их вэ. Тэр ч гэсэн амар утга учиртай байх бах. Тэгээд ямар ч гэсэн үзээд алдъя. Болохгүй бол тэгээд буцаж ирэл. Одоо нэг хүн одоо ажилдаа сайн болоод юутай болчихгоор skill setтэй болчихгоор хаанч ажиллаж болно. Ямар ч opportunity гарч иж болно. Тэгэл за үзээд алдъя. Тэгээд what's there to lose гэж бодоод ирсэн. За тэгэхээр ирснээс нь хойш хугацаанд одоо магадгүй таны бодол өөрчлөгдсөн үү? Одоо ингээд амьдралд нь ямар том өөрчлөлтүүд гарав те? Мэдээж болол дайны маркет шал өөр, Монгол улсын маркет шал өөр. Тэгээд энэ хоёрын за хамгийн том зураглалаар харахад маркетинг ерөнхийдөө зөрүү ямар хувь байна? За тэг хамгийн гол нь өнөөдрийн маань бас подкастны гол сэдв буюу одоо ажлын байр гэдэг хүний амьдралын томоохон хэсэгт за дайнд одоо тех стартапд бас 4 жилийг зарцуулсан байна. За одоо Монголдо бас ингээд ирээд ажиллаж байна. Ерөн соёлын ялгаанууд тэр дундаа ажлын байрны соёлын ялгаанууд ямархуу ялгаанууд ажиглагдаж байна вэ? Европт бол ялангуяа Скандинавиануудад чинь юу work life balance гэдэг юм бол амар чухал гэдэг. Тэгээд тэрэн дээр бүр work life-ын цаг зарцуулалт биш бас private life, privacy одоо өөрийнхөө амьдралын одоо personal life, хувийн амьдрал болж байгаа юм хүмүүс нэг ярьдаггүй. Тэгээд өөр хүмүүсийн хувийн амьдралын одоо ярьж байгаа үнийг бол амар тийм жоохон ёс суртахуунгүй байна гэж хардаг. Тэгээд амар тэрнийг одоо respect хийдэг. Тэгээд яг ингээл 9 цаг гэж ирээл 5 цаг гэж хараал. Тэгээл ямар ч нэг тийм тэр компанийнхаа ажилд ингээд нэг тийм юу байдггүй гэх юм уу? Commitment байхгүй. Ер нь employment гэж хардаг. Би одоо ажиллаа гүйцэтгэсэн, болцсон. Тэгээ одоо би одоо явлаа гэж зарим 3 4 2 2-гээ гараа авчдаг. Тэгээд яг хуу зарим хүмүүс тэр гоё дэж магтгүй. Ингээд гэхдээ надад бол ер нь тийм амьдралын зорилго гэх юм бол жишээ нь одоо анд орсон шалтгаан бол бид нар одоо ингээд Монголынхаа бүтээгдэхүүнийг гадагшаа зарья. Зах зээл гэдэг чинь Монгол дотор бол бие биенээсээ ингээд байх биш. Хамтдаа нийлээд гадагшаа гараад одоо Монгол орондоо нэр хүндтэй болоо тий. Технологийн салбар бас манай төгссөн байна. Өшөө гаргах юм аа. Тэгэж одоо team competitive field харах нь grow хийх нь надад амар чухал байдаг. Тэгээд тэрэн дээр би Монголд ирээд харсан юм бол манай компанид би өөр компанид ажиллаж Монголд үзег болохоор мэдгүй. Манай компанид бол яг бид нар ялангуяа манай баг дотроо бид нар яг нэг зорилготой, нэг зовлонтой. Тэгээд тэрнийхээ төлөө амар явдаг. Бид нар одоо ингээд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг Монголынхаа бүтээгдэхүүнийг гаргаад гадагшаа гараад ийшээ амар амбиц өндөртөө энэ орноос ингээд цаашаа ингээд ийм том болно гэж бид нар суугаал тэгэл тэр нь амар одоо над тийм ач холбогдол миний амьдрал тийм амар тийм утга учир авчирдаг болохоор тэр надад амар таалагддаг. Тэгээ манай монголчуудас хамт ажиллахад манай багийнхан бол тийм би бинийгээ гэсэн амар тийм сэтгэлтэй зүгээр ингээд зөвхөн Монгол биш би бинийгээ дэмждэг тэгээд амар халамжтай хүмүүс Скандинав хүмүүс жоохон хүйтэн тал руугаа тэгээд ерөн тас төс гэлтэй ерөнхийдөө миний амьдрал чиний амьдрал за болцсон за баяг явчихдаг. Тэгэхэд ингээл би энд өвдлөө гэх юм бол өвдөл гэрээс ажиллал дараагийн өдөр ирэнгүүт ширээн дээр баах юм ирж мэрсэн витамин С юм жимс мэмс тэгэл би ч гэсэн багийнхандаа ажлынхандаа амар хайртай. Тэгээд тэрс миний амьдралд амар нөлөөлсөн гэж би боддог. Амар гоё болгож байгаа. Тийм. Тэгээд яг хоо brain and drain дээр бол ярих юм бол ер нь би одоо the comeback edition гэдэг өөрийнхөө гадаадд амьдарч ажиллаж байгаад буцаж ирээд ирсэн монголчуудаа нэг тийм одоо ивент зохион байгуулж community үүсгдэг. Би ирээд надад тэр тутсан байсан болохоор би тийм хийгэж бодоод тэгээд тэн дээр ирдэг хүмүүс эсвэл над руу бичдэг хүмүүс ерөөхдөө бол Монголд ирэхээс жоохон айдаг юмнууд байдаг. Одоо байрны үнэ амар үнэтэй байна. Үнгүүг харлаа. Тэгээл цалин энэ тэндээс одоо зангиа байна уу, ламптай байна уу, юм байна харахаар тэгээд яг ингээд ертөөсөө амар ойлгомжгүй би яаж амьдрах юм бэ? Тэнгэр газар шиг зөрөөтэй бас байдаг тий. Тийм талаасаа бол амар тийм айц байдаг. Угаасаа гадаад чинь өндөр цалинтай тэгээл нэмч янз юм даадаг гэл. Тэгэхэд бол яг үүндээ бол тэр бол тийм. Угаасаа л бид одоо байгаа нөхцөл байдал бол тийм. Гэхдээ бидэрт одоо байхгүй байгаа маркет нь
бүр амар хөгжөөгүйгийн давуу талсаага Европ хүмүүст бол энэ бол мөрөөдлийнх нь маркет өөрсдөө бизнесээ эхлүүлээд профит олоод хөгжүүлэх тийм одоо компетишн байхгүй байх гэхлээр бол амар том opportunity. Тэгээд би тэрнийг гадаадд байгаа хүмүүстэй бол тэр талаас нь хараасаа гэж би амар хүсдэг. Би өөрөө яг тэгж боддог болохоор надад ч гэсэн одоо төлөвлөж байгаа бизнес план ийм тиймнүүд байгаа. Тэгээд тэр тал дээр бол тийм одоо хийх юм байхгүй байна. Одоо Монгол юм байна, тийм байна гэх болгон ч opportunity байгаад байдаг. Тэгээд гадаадд юм сураад хараад одоо successful business ингэдэм бэ, тэгдэм бэ гэснийг авчираад өөрөө ч гэсэн тэх юм бол яг шууд ирээд угаасаа тус тас гэдээ явах гэж хэцүү. Гэхдээ long term investment гэж хараад тэгээд тэрнийгээ боловсруулад хүмүүстэй би ч гэсэн өөрийнхөө хувь нэмрийг оруулаад энэ community гоё team би нэгэ дэмжсэн community үүсгэх хүсдэг. Тэгээ заавалчгүй ингээд уулзаад тэгээл байнга нэг уужмаагаал биш гоё хамтдаа янз юм хийгээд өөрсдийгөө одоо боловсруулад growth хийх тийм юмнуудыг байхгүй гэж харж байгаа бол өөртөө үүсгээд явах нь бас гоё ах гэж би боддог. Хэрвээ би буруу санааг бол яг юм монгол шиг маркетыг нэг хөх талай илүү нэг Blue Ocean Market тэгээ нөгөөдгийг нь улаан ocean энэ төр гэдээ ер нь яриад байдаг бах тий. Тиймэрхүү нэршлүүд ер нь байдгүй би нэг тэгж сонсон санагдаад бах юм. Тийм үү. Тий ер нь өрсөлдөөнгөө харьцангуй нөгөө нэг юм задгай маркет байдаг гэж бас сонсч байсан. Гэтэ яг хоо тань ярьсан юмыг яг ботхоор мэдээж яг монгол залуучууд за харьцангуй одоо зарим үетэйгээ харьцуулахад боловсролын түвшин өндөр болж байна те бакалаврын түвшин хамгаалж байгаа хүмүүсийн тоон нэмэгдэж байна. Гэтэл яг өнөөгийн хөтөлбөрийн зах зээлийг харахаар гэхэлэр мэдээж би ямар нэгэн судалгаан дээр үндэслэж яриаг үжсэн ихэвчлэн одоо хүмүүс ямар зүйл яриад байдаг вэ гэхэлэр одоо нөгөө ажлын байрныхаа шаардлагад нийцэхгүй байх, чадварын зөрөө гараад байна те. Эсвэл ямар нэгэн салбарыг хитрхи их одоо ингэж дүүргээд зарим нэг салбарууд нь хоосон байгаад байна ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд байдаг. Тэгэхээр таны бодлоор ингээд туршлагаас нь харах юм бол ер нь залууст өнөөдөр одоо marketable чадварууд буюу маркет дээр гараад үнэлэгддэг тийм нэг хэсэг чадварууд байгаад байна тий. Тэгэхээр таны туршлагаас харахад яг ямар чадварууд маш чухал байгаад байна вэ? Одоо өөрийнхөө зүйлийг эхлэхэд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг яг бодит байдал болгоход ямар soft болон hard тийм ур чадварууд, зөөлөн болон юм хатуу ур чадварууд байдаг вэ? Би Монгол болон дайнд бол өөрийнхөө багийг ер нь бүрдүүлж исэн. Дайнд бол 17 хүн доор авч исэн. Тэгээд ер нь харахад тэр хувь хүний одоо personal life амар чухал гэдэм билээ. Тэр хүн одоо жишээ нь би ямар нэг юм санал болгоё гэх юм бол ном унших амар надад чухал гэж боддог. Нэгт ингээд тэр номыг уншаад суух дисциплин байна. Хоёрт тэгээд бизнес номнууд бол ер нь бол ингээд амар олон хүмүүсийн туршлагыг базаад ингээд хэдхэн хуудсан дээр тавьсан байдаг. Тэрнийг уншаад тэгээд одоо бодол бүх одоо харах өнцгөөд хилээд тэгээд явж ах тэр одоо үед амар их юм сурдаг. Тэгээд тэрнийг өөрийнхөө хөвшил болгож бас адапт хийдэг хүмүүс байна. Би бол яг 24 настай байхдаа ямар ч хэрэггүй мэрэгчлээ болцсон. Тэгээл амар сони явж исэн. Шүн унд чаддггүй. Тэгээ ямар ч нэг тийм өдрлийн зориг яг нэг угаасаа л нэг 23 4 тахт нэг үе гарч ирдэг байх гэж хямралын crisis үе гарч ирдэг тий. Одоо нэг quarter life crisis гэх хүмүүс бас яриад байдаг тий. Тийм яг оюутан болоод оюутан ингээл явж байгаа л тэгээ юу илээ одоо би ажилд орох хэрэгтэй байна. Хинч намайг авахыг хүсэхгүй. Би бэлэн биш байна гэл. Тэгэхэд би яг ном уншдаг болоод тэгээд тэрнээс хойш янз янзын ингээл ер нь бизнес чиглэлийн номнууд байсан. Гэтэ product management гэж юу вэ гэдгийг сурчаа би тэрний бас талаар уншаал. Гэтэ бизнес гэхэлэр ингээд зөвхөн бизнес гэж бодож болдгоо мэлээ. Тэр чинь ямар ч салбар бизнес. Тийм учраас одоо санхүү байна уу, имлэг байна уу, юу байна? Мэдлэг гэдэг юм амар чухал. Мэдлэг өөртөө хоримтлах тусам тэрнийг ойлгоод тэнцэнээс амар их юм айдианууд гарч ирнэ. Би юм уншиж хахад энэ надад илүү сонирхолтой санагдаад байгаа юм байна. Би маркетинг сонирхох юм шиг байна. Эсвэл одоо тоомоч юм уу яриад ингээл тэр одоо дэлхийн тэр хөөмөө гэх юм лүү гэх юм бол тэгэж ер нь өөрийгөө бас олж болд юм гэж би харсан. Гэтэ тэр хүн одоо яагаад би ном гэж аваа гэхэлэр яг үндсэндээ бол ямар нэг юм хүсээд потенциал амар өндөртэй байна гэсэн. Би одоо product management бол дайн амар тийм нэр хүндтэй ороход хэцүү салбар.
Тэгээд би тэнд бол өөрөө амар номнуудыг уншаал, бүр презентацийн бэлдээл, захирлуудаа одоо би ийм судалгаа хийсэн, ийм ментор олоод авцсан өөрөө тэгээд би ийм сертификат авахыг хүсэж байна. Би одоо компаниасаа мөнгөний гаргаад ингээд хийя. Тэгээд би болсныхаа дараа компанид одоо ийм хувь нэмэр оруулах чаднаа гэд презентацийн тавихад манай захирлууд вау чиний те майндсет ч болс яг болж чинь чи юу гэсэн бид нар суппортлнаа гээл тэгэл тэгж яхад би үнэхээр баг гарч ирээд амар уйлсан. Тэр хүмүүс надад би ч гэсэн өөртөө идгсэн тэд ч гэсэн итгэдэг. Тэгээд ер нь өөрийгөө develop хийж байгаа хүн ямар ч одоо ажлын байранд ямар салбарт хэрэгтэй байдаг гэж боддог. Тийм. Тэгээд өөрөө одоо суугаад яг тэр үеэ бодох юм бол яг юу хийгээд байгааг мэддэхгүй тэгж хоосон санагдчихвэл ер нь ном уншаад эсвэл подкаст биш байлаа гэхэд одоо ном ингээд би аудиобук тийм тэгээд явах юм бол надад л амар гоё байсан. Миний амьдралыг оронгоор нөхөрчилсөн. Вау, миний одоо ингээд өмнө авч ирсэн зөвлөгөөнүүдээс ч юм уу ярилцчихсан хүмүүсээс ном унших хэрэгтэй гэж одоо яг ажил мэргэжилтэй холбож ярьсан хүн бараг та анхных нь болоо. Гэхдээ нэг би ч хувийн хувьд айгууч хэрэгтэй чадвар гэж боддог. Ялангуяа одоо төрөл бүрийн fiction, non-fiction уншихаар хүний одоо шүүмжлэл сэтгэлгээ ч юм уу тий төсөөлөн бодох чадвар цагаас цаашлаад одоо хүний эмпати төрөлт нөлөөлдөг гэсэн яриануд байдаг. Тэгэхээр бас маш их сонирхолтой онцгийг гаргаж ирсэн болоо гэж бодлоо. Тэгэхээр маш их баярлалаа. Тэгэхээр хоёулаа одоо нэлээд их карьер ярьлаа, ажил мэргэжил ярьлаа. Тэгэхээр дараачихаа хэсэг рүү шилжихээс өмнө юу ч гэсэн бас зарим нэг сонсож байгаа хүмүүс маань product management ч юм уу тий за эсвэл бизнесийн салбарыг сонирхож байгаа бас хүмүүс байж магадгүй эсвэл аль хэзээ ажилдаг ч юм уу ажиллахаар төлөвлөж байгаа ч юм уу тий бас сонсогчд байж магадгүй. Тэгэхээр энэ хувьд тэр хүмүүстэй зориулаад та түрүү хэлсэнчлэн хүмүүс бизнес гэхлээр л одоо тий нэг газар нэг мөнгө хийгээл нэг санхүү balance sheet-ийн ард ингээл сууж идэг юм шиг боддог байх. Тэгэхээр энэ талаар илүү жоохон дэлгэрэнгүй яриад за тэгээд сонирхож байгаа хүмүүс ах юм бол юуг анхаарах хэрэгтэй вэ? Энэ өөрөө бизнес ертөнц гэдэг чинь ямар ертөнц байдаг юм бэ ч юм уу те. Бас Монголд санхүү бизнес бол харьцангуй маш олон хүний сонгож судалдаг юм салбар байгаа. Тэр тал дээр бас илүү таны өөрийн тань үзэл бодол инсайт маш сонирхолтой байх болов. Би бизнесийг бол ер нь харилцаа гэж хардаг. Одоо сайн нэг судалгаан дээр ямар ч төрлийн ажил хийсэн ер нь 80% харилцаа байдаг гэж гарсан байлээ. Тийм учраас би бинийгээ дэмжсэн, тусалсан, тэгээд яг чин сэтгэлээсээ байгаад явж байхад бол ер нь бүх юм бүтцтэй явдаг гэд. Тэгээд бизнес дээр ч гэсэн ер нь бол соёлтой байх. Тэгээд тэр хүн одоо гадаад бид нар бизнес хийгээд явж байхад хамгийн чухал юм нь бол ингээд trust байдаг. Building trust тэр хүндээ ихтгэл үүсгэдэг тийм. Ихтгэл үүсгэхийн тулд тэрний өмнө маш олон юм гарч ирдэг. Жишээ нь одоо найдвартай цагтаа байна, хэлсэндээ хүрнэ. Одоо нэг митинг болохоос өмнө бид нар бүх юмаа бэлддэг. За одоо ийм юмнуудаа бид нар тайлбарлаж өгнө, презентацаа тавина, тэр хүмүүсээс асууна. Хамгийн чухал нь өөр хүнийг сонсоод, ойлгоод тэгээд дараагийнхаа акшн айтмуудыг гаргаж ирээд тэгээд тэрнээсээ бүр дуусахтаа өндөрлөхтөө за одоо бүгд ийм ярьсан. Би ингээд бичсэн. Тэгээд энийгээ би мэйл болгоод явуулнаа. Бид нар одоо ингээд хийгнэгээд тэгээд тэрнийгээ дараа нь хийгээд тэгээд авч аваад тэр хүмүүсийнхаа одоо ярьсан имийг нь бас double confirm хийгээд явхад нэг тийм мэдрэмж авдаг байх. Ер нь бизнес бол тэгээд 2 3 4 хэдэн хүний хооронд харилцаа. Тэгээд тийм мэдрэмжтэй ер нь бол тэгж бизнес Азад явд юм байна гэж би ойлгосон. Тэгээд тэр нь болохоор өөрийнхөө хувийн одоо хувц үйлдвэрлэдэг сүлжээ ч юм ямар нэг юм гарч ирлээ гэж үү брэнд гаргаж ирлээ. Тэрэн дээрээ ч гэсэн хэрэглэгчтэйгээ амар гоё хүндтэй харилцах одоо туслах, ойлгох угаасаа юм борлуулна гэдэг чинь тэр борлуулагчаал борлуулах гэнэ хэрэглэгчээл бодох хэрэгтэй байдаг. Тэгээ тийм user mindsetтэй product management талаас бол надад бол product mindset гэдэг юм амар нөлөөлсөн. Тэн дээр нэг continuous discovery habits гэх Teresa Torres-ийн бичсэн номон дээр болохоор яг ингээд хизээч юм баттай одоо ойлголт авсан биш. Баян ингээд continuously ингээл нэг шинэ юмыг олж мэдээл тэрэн дээрээ ингээд юм дээрээс нь ингээд мэдлэгээ хөгжүүлээд явах ер нь
бүтээгдэхүүн хөгжүүлэлт хамгийн чухал юм гэж ярьдаг. Гэтэ тэр нь бас хувь хүний амьдрал юм болоо гэж боддог. Би бас яг тэгээ бодлоо өөрийгөө нэг product гэж харчаад те за одоо Халюка гэдэг нэг product, Инхцай гэдэг нэг product ч юм уу те угаасаа л яг ингээд үе болгондоо өөр байд юм болоо гэж бодогддог. Тэр бас их сонирхолтой байна те. Тийм тэгээ жил болгон л бид ер нь жоо өөрчлөгдөж явах хэрэгтэй болоо гэж бодсон. Жоо одоо ингээл би ийм хүн тэгээ өглөө унтдаг хүн гэж юм уу. Тэр одоо бүх одоо өөрийгөө хязгаарлаж байгаа юмнуудаас сул тавигдаад тэгээд open mind за одоо би яаж хөгжих үү юу надад таалагдчихээн. Тэгэл тэрнийгээ дагаад гоё growth team chaser болвол гоё яах өөрийн одоо хувийн амьдрал болон ажлын байран дээр карьер дээр ч юм уу тийм сайн нөлөөтэй юм шиг санагддаг. За баярлалаа. Тэгэхээр одоо хоёулаа яриагаа баг зэрэг ажлын фокуснаас холдуулаад ер нь Монгол дайн хоёрын одоо соёлын ялгааг бас яриулах сонирхолтой болов уу гэж боддог тий. Манай монголчууд ч өөрөө маш их тийм өөрөө ус үндэснээрээ бахархдаг тийм маш үнсэрхэг орон гэж ер нь бол би бодоод байдгийн. Тэгэхээр таны ингээд одоо хүүхэд нас за карьерийн нас чинь бас юм хоёр болон түүнээс дэш орон дүндэр ингээ өрнөд байна тий. Тэгэхээр таны бодлоор ингээ зүгээр сонирхолтой байдлаар дуртвал ямар ялгаанууд байдаг вэ? Зарим нэг үгийн хэрэглээ гэдэг ч юм уу тий. Надад бол ялгаан дээр монголчуудын миний амар хайртай болон одоо үнэхээр тийм баярлж авдаг юм бол баярлж шижтэй одоо бахархдаг юм гэх юм бол юу юм шиг санагддаг. Зохицуулна гэлээд шүү дээ. Ямиг зохицуул чинь. Тэгэхээр болно гэдэг. Болгох чадвар тэр жинхэнэ agility амар өндөртэй юм шиг. Одоо бид нар амьдралд бол янз янз юм тохиолдно. Хаанч одоо юу ч тохиолдсон байсан гэсэн тэрнийг даван туулах чадвартай. Тэгээд тэрнийг одоо creative байдлаар юм ч юм уу янз янзын байдлаар тэгж давж туулж бие биендээ бас ханд болж тэгж явдаг амар тийм мундаг юм шиг санагддаг. Дайн хүмүүс бол их жоохон их тийм номоороо явдаг. Тэгээд ямар нэгэн одоо газар нь ингээд ингэдэггүй маа гэх юм бол за гэл тэгэл тэрний хүлээ зөвшөөрөл тэгэл тэрэнд унтсан би тэгээ гайхахгүй яасан бэ гэсэн чи болохгүй гэсэн хэлэхгүй зүгээр тэгэл тэгж явдаг. Гэхдээ яг дайн хүмүүсийн нэг юм бол ингээд надад амар таалагддаг. Бид Монголтооч гэсэн тэгээсээ одоо бидний юм болоосоо гэж боддог юм бол яг үннээ ярьдаг хүмүүс. Бүр ингээд санаа зовох юм юу ч байдаггүй. Би өвдсөн, би мөнгөгүй байна. Би ингэсэн одоо хэцүү сайн бүх юм аа. Яг Монгол тэгж ярьдаг одоо амны бэлэг гэдэг үлээ. Амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг тий. Тийм тэр одоо нэг бодлын зөвлөлтөө тий баян ингээл юм яриад авахгүй. Гэхдээ дайн хүмүүсийн нэг таалагддаг юм болохоор элен далангуй юм яриад тэгээд ингээд худлаач шижтэй яг үннээрээ жинхнээрээ байж байгаа нээр тийм inspiring тэгээд ийм юм болохгүй байна гэдэг найзаасаа за би одоо тэгвэл ингээд ингэчүүл яадаг бол нэг нэрээ тэгж болох юм байна тэгээ би нэг supportалдаг тэгээд тэр нь ингээд бүр яаж тэр асуудлаас гарах дээр амар хурдан одоо хамтраад ч юм уу эсвэл хүн угаасаа өөрийнхөө зовлон ярингуудаа сонсоо тий би нэр ямар сони юм яриад байгаа юм бэ ч гэж боддог юм үү. Тэгээд дайн хүмүүсийн тийм өөрсдөө л байдаг амар таалагддаг. Би нэгээс амар accept хийдэг. Одоо жишээ нь дэглэн барьдаггүй янз янзын юм аа. Тэгээд манай одоо дайн захирлууд чинь гой машинтай байх жишээ нь амар тийм жоохон тохиромжгүй гэж үздэг. Амар тийм humble. Тэгээл яг хүмүүстэйгээ тулж ажиллаад амар тийм тэдрийгээ одоо менежментаа бэлддэг. Тэгээд тэр ингээд байгаагаараа байдаг natural юм амар таалагддаг. Бараг захирал хүн ингээд годамжаар явж байл захирал гэж хэлж мэдхээргүй байх төрлийн илүү тийм энгийн хүмүүс байдаг юм болоо тий. За тэгвэл бас таныг хүмүүс бүтээдэг контентоор дамжуулан маш их мэддэг болоо гэж бодож байна. Тэгэхээр одоо Халюка гэдэг хүнийг одоо product management ч юм уу тий одоо энэ sales engineer гэдэг өнцгөөс нь төр зур хажууд тийш тавиад одоо илүү контент бүтээгч Халюкагийн зүгээс хэдэд асуулт бас бэлдсэн байгаа. За тэгээ юуны түрүүнд контент яг хизэнээс бүтээж эхлэе гэж бодвоо. Тийм за анх хизээ тийм сэтэл одоо мотивац төрвөө тань. Би хэлснээр ажиллаараа Таиланд нэлээд олон сар болсон. Тэгээд тэнд ингээд янз янзын
digital nomad entrepreneurs team co-working space-үүд дээр очиод тэгээд амар юм сонссон. Одоо гадаад хүмүүс хөвчлэн ингээд Европоос ирсэн хүмүүс Таиланд ирдэг болсон. Азийн маркет одоо дараагийн шатны маркеттэй Европ хандсан, Америк хандсан. Одоо Аз руу орно гэсэн бүр төлөвлөлттэй хүмүүс амар олон болсон. Тэгээд Сингапур, Таиланд, Хонконг гэдэг газруудаар амар тийм одоо next generation business юмуд явагдаж байгаа. Тэр хүмүүстэй ингээл янз янз ивент дээр очиод хамт ажиллаад юм сонсоход амар тийм бүгдээр амар асцсан хүмүүс одоо би ийм бизнес план гаргаж байгаа. Би ийм дээр яж байгаа. Би одоо 4-5 удаа миний ажил бүтээгүү. Тэгсэн ч гэсэн би ийм юм сурсан гэдэг өөр хөөрхөө явчихдаг. Тэгээд тэд нар яг над дэлгэхтэй болохоор угаасаа л бид нар мэдж байгаа дата гэдэг бол одоо хамгийн үнцэнтэй юм болсон байгаа. Датаг худалдаж авдаг болсон. Тэгээл датанаас болж AI үүсч гарч ирсэн. Тэгээд тэдний ярьсан юм нь болохоор одоо бүх юм дата одоо маркетинг ч гэсэн одоо телевиз хүмүүс үзэхэ болоод ер нь бол болонгийн рилер ч юм уу янз янзын өөр юмар өөр хэрэглэгчийн юмыг харж иж хэрэглэгч энд надад бас тохирох юм байна гэж хардаг болсон. Тэгэхгүй бол нэг амар гоё бүр perfect хүн гарч ирэнгүүтээ нэг юм сурталчлаад тахлаар чи угаасаа л perfect дээ гэж бодож байна. Тэнгүүд ингээд жинхэнэ юм хүмүүс гарахыг хүсдэг болсон. Ингээд яа манай нэг найз бас нэг аппликейшн үзүүлээд лайв стрим хийдэг. Тэгээ хүмүүс ингээд зүгээр л үзээ сууж идэг. Тэгэхээр Netflix-ийн одоо гарч байгаа кинонууд дэндүү ингээд politically correct болсон. Заавалчгүй ингээд ийм хүмүүс байх ёстой гэд тэрнээс залхаад одоо жинхэнэ юм руу хүмүүс ойртож байгаа гэд одоо global market. Тэгээд хүн ер нь өөрийнхөө storytelling хийгээд бусд хүмүүсүүд одоо сайн үлгэр дуурайл болж болох юм бол тэрнийг хийгээд явж байх нь why not те хийгээд яваад өөрөө ч юм сураад хийхгүй зүгээр сууж явах бол чи өөрөө тэгээд дүгнэ гэж надад нэг хүн хэлэхээр юм би ямар ч гэсэн зүгээр юу хийж байгаа хэллээд үзье. Монгол, Дайн, Таиланд гэсэн холцтой хүн ерөн цөөхөн байдаг байх гээд зүгээр хийсэн чинь харин одоо 3 сарын өмнөөс юм уу? Тийм 3 сарын өмнөөс оруулаа. Тэгээл би өөрөөс маркетинг амар сонирхолтой байсан яг их сургуультай. Тэгээл нэг мэдсэн чи одоо эмцүүж байна. За тэгвэл ерөнхийдөө контент одоо үйлдвэрлэл гэдэг чинь өөрөө бас тусдаа нэг томоохон салбар болоод явж байгаа тий. Энэ салбар руу бас таны хэлсэн үг бас нэгийг бодогдуулахаар зүйл байна тий. Заавал төгс нэгэн ч юм уу одоо нэг дэлгэцний цаана харагдах ёстой гэж бодогцсон үедээ гарах биш. Зүгээр л би байгаагаараа яагаад би өөрийнхөө амьдралын туршлагыг хуваалцаж болохгүй гэдэг өнцгөөс илүү төрж гарсан одоо энэ пэйжуудаас таны public persona юм болов уу гэж би бас харлаа. Тэгэхээр энтэйгээ уялдуулаад та ер нь өөрийнхөө контентоор хүмүүст юу хүргэхийг илүү хүсдэг вэ? Ер нь бол таны контентыг үзээд хүмүүс юу мэдрээсэй ч юм уу те эсвэл бол ямар нэг шин зүйлийг хараасаа гэж ер нь одоо зорддог вэ? Би ер нь залуу охтуудыг бас хүртээ охтууд ч болно хараад одоо миний хувьд ингээд Монголд ирээд амбицтай гэдэг үг бол нэг жоохон negative connotationтэй юм шиг хаяада нэг тийм мэдрэмж төрсөн. Гэхдээ одоо амбицтай байна гэдэг надад бол ингээд өөрийгөө хөгжүүлээд би одоо жишээ нь спортоор хичээлэх дуртай тэрнээс амар их энерги хэрчүүж авдаг. Тийм миний эрүүл мэндэд ч гэсэн амар бол юм нөлөөлдөг. Тэгээд эрүүл хооллолт сайн унтаж амрах тэгээд одоо өөрийгөө босгоод карьер босгоно гэдэг чинь нэг бодлын амьдралдаа ямар нэг юм ялж ийн ямар нэг юм бүтээж ийн тийм мэдрэмж аваад тэгээд хүн болго өөртөө хөгжүүлээд тэгж явах тийм inspiration гарч ирээсэй гэж боддог. Би өөрөө нэг тийм амьрлаг биш л дээ. Гэхдээ яг хуу би яг 20 эдтэй багтаа хаана байсан тэрнийг одоотойгоо харьцуулах юм бол би одоо бол амар happy байдаг. Яг ингээ нэг юм хийгээд монголчуудын төлөө, өөрийнхөө төлөө, ээжийн төлөө иймэрхүү юмнуудаа хийгээд тэгээд манай ээж ч гэсэн амар баярлдаг. Одоо бахарх чимнээ охин ясаа явж ин чинь тэг чинь гээ. Тэгээд ер нь тийм зүг гэхээсээ илүү одоо эрүүл мэнд болон оюун ухаандаа сайн юмыг хийхийг хүсээсэй гэж боддог. Гэхдээ яг хуу тийм төгс хинж байхаа албагүй. Би ч гэсэн хаяа ингээл ажлынхантайгаа найс хөлттэйгээ гардаг гоё юмыг одоо үзэн харна эдэн тэ амталж үзэн тиймэрхүү юмнууд дээр бол угаасаа life should be enjoyable. Гэхдээ яг ингээд байнга өөрийгөө хөгжүүлэх юм гоё юм биш үү гэж бодосоо л гэж боддог. Тэгээ бас боломжтой гэж. Дайнд бол би бит хоёр ээж хоёрлээс болохоор яг ингээд спортлох юмж байгаагүй. Тэгээл яг ингээд өөрөө л бүх
бүхнийг босгоод гарч ирсэн. Тийм учраас өөр хинж тэгж чадах байх. Яг өөрөө тэрнийг хүсвэл гэж боддог. За тэгвэл хэрвээ нууц биш бол бас яг таны контент бүтээгчнийхэн хувьас нэгэн санхүүтэй холбоотой, хувийн санхүүтэй холбоотой бас нэг асуулт асууя гэж бодсон байгаа. Яг уу одоо зарим хүмүүс бол контент бүтээх үйл явцыг илүү одоо бүтээлч байдал ч юм уу тийм зүйлээр хардаг. Гэхдээ үүний зэрэгцээ магадгүй надаа нэмэлт орлого одоо оруулж ирэх боломж юм болов уу гэж хардаг бас хүмүүс байдаг бах. Тэгэхээр ер нь контент бүтээх үйл явц нь таны одоо хувийн санхуд хэр өөрчлөлт авчирсан бэ? Одоо магадгүй эхний 2 сартаа байхгүй байлаа гэхэд доктортой үйлдвэрлээд ирэх цагт гарч ирдэг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр та өмнө хэлсэнчлээ яг одоо өнөөгийн байдалд үндсэн цалингаа аваад бүх зүйлээ одоо сайхан cover хийгээд явах боломж харьцангуй байгаа учраас одоогийн залуучуудад магадгүй яаж илүү үндсэн ажлын хажуугаар одоо нэмэлт орлого олох вэ гэдэг бас нэг тийм том асуултын тэмдэг байдаг байх. Тэгэхээр энэ дээр магадгүй контент бүтээх гэдэг үйл явц контент бүтээгч болно гэдэг нь хэр үр дүнтэй шийдэл юм болоо. Надад бол тийм ер нь бол үндсэн орлогын хажуугаар орлого болдог болсон. Тэгээд тэрнийг болохоор тэрэн дээр надад амар том одоо юу гэдэг хид хідэн дүрмүүд би одоо хамтарч ажиллах газруудаа би оруулж байгаа бүх юмыг бизнес талаас нь хардаг. Жишээ нь одоо нэг газарт reel оруулж өглөө гэж үү, хоолны газар. Тэгэх юм бол энэ хоолны газар яг ямар юмдаа хүмүүст харуулахыг хүсдэг болоо, ямар мэдрэмж өгөхийг хүсэж байгаа болоо гэх тэрнийг нь яагаад зарим миний коллабд уусаа найзуудын юмнууд үүсдэг, би найзуудаа дэмждэг. Тэгэл Монголд бүгдээрээ л адилхан нэг бизнес босгохгүй л тий. Тэгэл баг явж байгаа учраас гэхдээ яг тэгээд явж байхдаа бол яг Монгол ихэвчлэн Монгол байхдаа Монгол бизнесүүдийг гадаад хүмүүст хүрээсэй гэж хараад ч юм уу. Тэгээ бизнесийн талаас нь хараад тэднийг нь хийж өгөөд тэгээд ер нь тэгэж явдаг. Нөх одоо шампунь гэл янз янзын одоо ийм төлөөд ингээ гэхдээ нь биш. Яг ямар үндсийг гаргаж ирэх вэ? Гэхдээ ямар ч төрлийн байж болдог байх. Угаасаа бидний үед бол тийм маркетинг бол одоо зургтай реклам биш контентуудаар явдаг болсон. Тэгээд тэрнийгээ өөрөө гоё өөрийнхөө ур чадварыг харуулад тэгээд өөрийнхөө персоналити оруулаад тэгээ явах юм бол орлого болж болохоор юм гэж би бол харж байгаа. Тэгээд тэр нь ч амар сонирхолтой байдаг. Team creative siteтэй team сонирхдаг бол яагаад үзэж болчих болохгүй гэж. Гэхдээ миний зүгээр баримтлагдаг нэг юм бол эрүүл мэндэд хаалтдаг юм уу эсвэл жишээ нь одоо шампунь дээр юу fragrance free хашлуулдаггүй ч юм уу тиймэрхүү юмуд би өөрөө хэрэгэлдэг болохоор өөр төрлийн юмыг би өөрөө хэрглэж ашиглаж очихгүй газараа бол ер нь оруулдаггүй. Тэгээд амар завгүй байдаг болохоор хаяа зарим газартаа би хүссэн ч одоо заваалгаа гэдэг. Тийм тэгэхээр integrity байгаа үед бол ер нь баг үндсэн карьераач болоход зарим хүмүүст болдог баха. Танд ер нь санхүүгээс одоо гадна те зүгээр ерөнхийдөө контент бүтээгч болсны дараа амьдралд нь ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Одоо олон нийтээс ирэх комментууд танд анх хэр туссан бэ ч юм уу те. Тэгэхээр энэ тал дээр бас сэтгэл зүйн хувьд ямар нэг маш том өөрчлөлт гардыг болов гэж би бодоод идэгин. Тэгэхээр энэ тал дээр танд ямар өөрчлөлтүүд гарсан бэ? 3 сарын дотор бол амар өөрчлөлт гарсан. Одоо эхэндээ би яг ингээд би одоо Монголд ирээд юу яагаад байгаа вэ? Яагаад байгаа вэ гэж амар боддог байсан. Тэгээл эхний эдийн оруулал тэнгүүд амар олон бичсэн, дэмжсэн. Ингээд буцаад Монголд ирж байгаа чинь зөв байна. Зарим хүмүүс одоо тэгээл бас хид удаа нэлээ удаа ингээ хүмүүстэй бүр сууж яриад өөрийнхөө туршлагаа суулцаад эдгэр ч гэсэн юм яриад ингээд яваад тэгэхэд амар нөлөөлж байгаа юм болохоор ер нь бид нар ингээд жоохон айцтай байдаг. Хүн намайг шүмжлэх болов ичээд тэгээд тиймнээс болоод ер нь өөрийг амар барьдаг юм шиг. Гэтэ анх оруулж явахд тиймэрхүү байсан. Одоо бичлэг ихтэй жоохон ноцоор ингэж ингээд одоо бол тэгэл бүх газар ороод хамаг юм аа тэгэл за хэлэхдээ хүмүүстэй ойлгуулаад одоо жишээ нь одоо spinning class орлоо гэх юм бол би энэ бизнесийг одоо ингэж гоё харуулах гэж байгаа юм аа. Хүмүүсээ оруулахгүй гэл тэгэл тайлбарлаад тэгэл явахд бол тийм тэгээд яг одоо бол ингээд нэг тийм амар тийм эрх чөлөөтэй мэдрэмж авдаг болсон. Би өөрөөрөө байх тусмаа ер нь бос хүмүүсийг миний хамгийн хүндэтгдэг, хайрладаг хүмүүсийн мэт юм өөрөөрөө эрх чөлөөтэй хүмүүс байдаг. Тэгээл бас
тийм байхыг хүсдэг байсан. Тэгээ илүү тийм болж байгааг хэлэх юм уу? Одоо заримдаа эхэндээ бол ингээл хүмүүсийн комментуудыг хараад окей юу гэж байгаа юм бол яаж байгаа юм бол гэдэг. Одоо оруулснаа хүртэл мартцсан. Би харангуут өгнөр идэв штэ. Тийм тэгээд ер нь бол миний амьдралд амар санаар нөлөөлсөн. Тэгээд ажил дээр ч гэсэн одоо илүү гэтээ одоо зүгээр контент оруулах нэгтгэж амар их юм ордог. Одоо жишээ нь ID-га бодно, скриптээ бодно, тэгээд тэрнийг бүх юм одоо ингээ одоо эвлүүлнэ, тэгээ voice over хийн, тэр чинь нэг тийм одоо концепт болж явж байгаа тий. Тэрнийг яах гэж бас амар тийм тархины brain exercise болдог. Тэгээд тэр нь ч гэсэн миний ажил дээр ч гэсэн амар сайн нөлөөтэй. Одоо миний ярьж байгаа юм ч гэсэн амар тийм ойлгомжтой. Сайн хэлэр ч гэсэн нэг самар хоёр туулаа буудна гэдэг шиг юм болсон биш үү? Тэгээд аль нь тэгээд ер нь нөлөөлөл. Тэр юм барай. За. Хоёулаа сайт хасл гэдэг бас сэдв дээр товчхон хөндөд яваад байна те. Тэгэхээр бас өмнөх асуулт дээрээ асуужсан одоо ер нь marketable skill за сайт хасалж байна уу? Яг орлогоо жоохон төрөлжүүлээд үзье. Одоо үндсэн ажиллагаа хийж байгаа нэг жоохон ингээд те өөрийгөө бас их сэтгэл зүй болон биеийн хувьд ядраахгүй боломж одоо байдлаар өөрийнхөө орлогыг жоохон нэмэгдүүлэх гэвэл таны анзаарснаар тийм гоё шинэ боломжууд байдгүй. Харин би тэрнийг төндөө судалсан. Угаасаа хоёлынгийнхны ярьснаар Монголын цалингаар бол тэгэл бүх юмаа коверлоход хэцүү. Тэгээ зөндөө янз юм үзэхэд бол ер нь судлах хэрэгтэй юм билээ. Юу вэ тий? Юу ч болж бай. Өдөр болго ингэ шинэ гарч ирж байгаа. Одоо жишээ нь за одоо хамгийн basic-ээр нэглэх юм бол Pinterest дээр одоо янз юм хийгээ зарж болдог ч гэнэ. Гэтэ яагаад үзэж болохгүй гэж одоо контент оруулах бол одоо хамгийн өөрийн талаас хямдхан болцсон. Бүрийн цаг болон юу л гарч ирнэ. Нүгтгүүлээ creativity. Тэгээд тэр талаас нь үзэж болно. Тэгээд одоо өөрийнхөө би бол анх тэгжсэн Claude дээр өөрийнхөө одоо бүх юмнуудыг оруулаад CV-г хүртэл оруулаад би одоо ингэжсэн тэгжсэн. Тэгээд би ийм дуртай, ийм амжилтанд хүрч исэн. Чи миний одоо зөвлөгч байсан бол би ямар тийм өөрөө харж чадахгүй авьяас differentiator болгож энийг би бизнес болгож болох юмнууд юу вэ гэхэд гэж асуухад ингээд бах юм гарч ирээд тэгээд тэр бол ингээд яг өөртөө зориулаад одоо AI юуны тулд байна те тэр чин зүгээр л одоо өөр хүмүүсийн датан дээр үндэслээд гарч ирж байгаа хүн биш ердөөсөө бидрийг одоо шүүмжлэхгүй зүгээр л байгаа мэдээллийг ингээд л жоохон бацаал өөрт ойлгохоор хилээд өгчдөг болохоор ер нь тэгэж нэг тусламж аваад тэгээд одоо над дээр гарч ирсэн юмнуудын нэг болцоо одоо контентсэн чи тийм extrovert тийм үү ямар extrovert гэх юм тэгээд тийм бол нэг тийм юм байна тэгээд чиний одоо том move-уд хийсэн юм чинь ер нь global-ийн хүмүүс ерөөхдөө л хүн болгон тийм multi тийм cultural болцсон байгаа хүн болгон ч гэжтэй одоо орон болгоно тийм хүмүүст одоо бас тэрүүгээрээ туслаад өөрөө ч гэсэн орлоготой болох тийм consultancy group байгаа юм байна ч юм уу тэгээд би өөрөө хардггүй байсан юмнуудыг харуулт юм бэлээ тэгэхээр өөрийнхөө яг тэр одоо бүх юмнуудыг тэгээ бүр багийнхаа юмнуудыг би бүрс амар их юм оруулсан нэг Claude дээр оруулаад бас Claude чинь Excel гарч ирж ирсэн шиг зүгээр л tool тэгээд тэр одоо бах гэхгүй ямар нэгэн юмар үзээд алдахад бол өшөө өөртөө тохирсон юм гарч ирж магадгүй. Бас маш хэрэгтэй практик тийм зөвлөмж юм болоо гэж бодлоо тий. Одоо өнөөдөр хараад бүх юмнуудаа Claude руу оруулаад бас нэг хайгаад үзэхэд юмгүй болоо гэж бас бодлоо. Тэгэхээр бас хоёлаа AI-ийн талаар ярьлаа тий. AI-ийн талаар нэг бас товчхон ярил сонирхолтой байж магадгүй. Хүмүүс одоо ажлын байран дээр AI-ууд хүмүүсийг их орлохоор боллоо. Одоо бид нар ажилгүй боллоо гэдэг ч юм уу бас тийм одоо мэдээж айдас байх нь бол ойлгомжтой тий. Өмнө хийдэг байсан юм магадгүй 2 3 дахин хурдээ гэдэг эхлэхээр би ч одоо яах вэ гэдэг тийм жоохон паник одоо жоохон айдас байж магадгүй. Тэгэхээр энэ нөхцөл таны одоо хэлжсэнээр agile буюу хурдан хөдөлгөч одоо скиллүүдээ шинээр солих гэдэг ч юм уу ийм зүйлүүд бас хэрэгтэй байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр таны одоо ажилтдаг салбар буюу одоо технологийн салбар гэдэг бол маш тийм хурдцтай хөгждөг салбар байна тий. Тэгэхээр энэ тал дээр та зүгээр ерөнхийдөө ямар хувь хүний бодолтой байдаг вэ? Технологитой бид нар одоо яаж хөл нийлүүлж алхах ёстой юм бэ? Ард нь үлдээд ч юм уу эсвэл өөрсдийнхөө дайсан гэж үзэхээс илүүтэйгээр ялангуяа бас залуучууд
залуучуудад бас хэрэгтэй зөвлөгөө байж магадгүй гэж бодсон. Би AI-г бол одоо анх интернет гарч ирээд мэдээлэл одоо түгээмэл болоход айчсан хүмүүс. За Excel гарч ирлээ бас яасан байх өөрөө бид нар баггүйсэн юм тий. Тэгээд яг ингээд түүл талаас нь харах юм бол илүү хурцтайгаар хүмүүс ажилдаг болсон. Гэхдээ яг ингээд түүл гэдэг ойлголтоор явахгүйгаас AI бүхнийг хийж чадахгүй. Тэгээд ихэнх компаниудад team AI-тай юм худалдаж авахч болцоогүй байдаг учраас бид нар ингээд нэг айц төрөнгөө тэр нь үрчээд явж байгаа юм шиг санагддаг. AI-г ашиглаад одоо автоматжуулж байгаа юмнууд байна. Тэр автоматжуулсан юмнасаа болоод өөр илүү одоо юуны юмнуудыг хүн өөрөө гаргаж ирнэ. Яа тэгэхээр AI шинээр юм бодох биш. Датан дээр үндэслээд юм хийж байгаа учраас бидний одоо ингээл суугаал нэг юм ингээл оруулаад идэг юмнуудыг нь цайлуулчих юм бол бид нар одоо илүү шин санаа юм уу тэрнийг хөгжүүлэх амар боломжтой болсон юм шиг санагддаг. Тэгээд угаасаа л одоо тэрийг хийж байгаа юмнууд бол одоо тийм хурдан орлогдохгүй. Тийм учраас яг ингээд мануалын ингээл гараар авч шивж мэвдэг тиймэрхүү юмнууд одоо за тийм ажил хийдэг бол жоохон юу ээж магадгүй амар ээж магадгүй. Гэхдээ тэрнийг ашиглаад яаж одоо өөрийнхөө ажил болон тэр бизнест оруулах хувь нэмэр өөрийнхөө скиллийг би одоо ингэж сураад ингэсэн гэх юм бол тэр компани ч гэсэн за тэгвэл энэ хүн байна үнэхээр мундаг юм байна гэд тийм AI байсан байгаагүй юу хүнийг ажилд авахд тэр ур чадвараарс нь амар үнэлтэй юм шиг санагддаг. Тэр хүн одоо ингэж хэрэг юм сонирхож тэрнийгээ боловсруулсан байна. Амьдралд итгэвтэй хүн байна уугүй юу гэд тэр бүтээл сэтгэлгээтэй хүн байна уу гэдэг нь маш чухал юм шиг байна тий. Тэгэхээр бас таны хэлдэг яг үнэлтэй бидний өгөөд байгаа өгөгдөл дээр л суурлаад байгаа болохоос шүү. Уг нь бол шинэ бүтээл сэтгэл бол биднээс өөрсдөөс нь гардаг байх тий. Тэгэхээр магадгүй хөдөлмөрийн зах зээл бүтээл сэтгэлгээ аливаа зүйлийг багаанч өөр өнцгөөс арах сэтгэлгээ илүү чухал юм болоо гэсэн бас тийм дүгнэлт төрөл. Зөвхөн AI ашиглаад хамаг юм хийгээд явж байгаа газар бол тэгэл ер нь л нэг копи гаргаж ирээл явж байгаа учраас яг тийм differentiator болж гарч ирж хэцүү ах гэж би ер нь боддгоо. Яг хоо зүгээр нэг маркетинг жижиг юм хийгээ явж байгаа л окей гоё. Тэгээд бүсдэг чадчихээн. Гэхдээ яг ингээд шинэлэг innovation юм уу одоо нэг тийм үнэхээр тийм good company биш great company үүсгэх дээр бол тэгэл зүгээр түүл болж ашиглаад тэгэл гоё юмнуудаа томруулаад явах нь ер нь бүрттэй баха гэж боддог. За таны бодлоор Монгол улсын ер нь технологийн салбарын хөгжил ер нь хэр хурдцтай явж байгаа вэ те? Одоо л мэдээж маш олон залуучууд чадварлаг залуучууд бас гарч ирж байгаа бах. Тэгэхээр хамт ажилладаг хүмүүс нь ч юм уу те таны одоо бахархдаг эсвэл бол Монгол залуучууд ийм зүйл дээрээ мундаг шүү гэж хардаг ямар өнцгүүд байдаг вэ? Тийм үнэхээр манай ээж нь өгж байгаа юм бахт манай монголчууд амар IQ өндөртэй гэлээд бас бид тэгэл цаг тэгж тэгэл монголоо магтаал ич тийм да гэж боддог байжгаад ирээд одоо монгол инженерүүдтэй ажилласан чи үнэхээр амар мундаг санагдсан. Би ч одоо дайнд health tech-д ажиллаж исэн. Тэнд ингээл инженерүүд нь дайнч хүмүүсийн гадаадас бүр хүмүүс авчирдаг. Бүр визийн бүх юмыг зохицуулаад одоо энтхийгээс ч юм уу, англиас ч юм уу, канаа тэгэл ер нь амар олон янз янзын салбарын инженерүүдтэй ажиллаж байхад хамгийн их хурдан юм ойлгодог, сэргэлэн тэгээ өөртөө бие дагаад солиушн гаргаад ирчдэг. Гэтэ яг хөө манад бол угаасаа бидний зах зээл дуртанд байгаагүй өөр юмнууд дээр одоо менежментийн зарим одоо ингэх тийм туршлага одоохондоо бид нар тийм их байхгүй учраас зарим юм дээр бол арай боловсроогүй байгаа. Гэхдээ яг ажиллаж байгаа тэр одоо хүмүүсийнх нь оюун ухааны түвшин бол амар өндөр гэж би боддгоо. Тэрнийг хөгжүүлээд явах юм бол манай монголчууд бол одоо би одежтэй яхлаа окей таны яриадсан юм би багаар ойлгож авч байна гэж хэлдэг. Тэгэхээр амар тийм мундаг сэргэлэн юм шиг санагддаг. Тийм тэр талаар тийм шүү. За маш их баярлалаа. Тэгэхээр хоёулаа бас зөндөө сонирхолтой сэдвүүдийг хөндөж ярьлаа. Тэгэхээр ерөнхийдөө подкастаа төгсгөл хэсэг рүүгээ чиглүүлэхийн үед заавал одоо өнөөдрийнхөө подкастын зүгээс танаас бас асуух хэрэгтэй нэг 2-3 хаан асуулт ерөнхийдөө үлдсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр яг өнөөдрийн үед бол
За хүн ажил дээрээ ингээд ийм их цаг хугацаа өнгөрөөд юм бол бид нар сэтгэл зүй бие бүх талаараа юм сайн сайхан байх хэрэгтэй байна. Ядчил хийж байгаа ажилдаа одоо дуртай байх хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Ийм ойлголтууд түүхдэг. Тэгээ бас манай подкастын зүгээс чсэн аль болох салбарын хүмүүсийг урьж авчираад өөр олон өнцгүүдийг нэгтгэж ажил гэдэг зүйл чинь заавал зовлонтой зүйл байх албагүй байна гэдэг ийм санааг бас түгээх хичээдэг байгаа. Тэгэхээр таны бодлоор ерөнхийдөө ажил амьдралын тэнцвэр гэдэг ойлголт яг юу вэ? Яг хүний амьдрал ямар чухал вэ? Ямар байдлаар одоо илэрдэг вэ гэдэг ч юм уу. Би бас яг зөвөр илэрхийлж чадахгүй гэж магадгүй асуултаа. Гэхдээ хүмүүсийн бодлоор бол зарим хүмүүс бол яг тэнцүү ажилдаа тийм цаг таны хэлсэн шиг дайн хүмүүс шиг тий. За миний ажлын цаг дуслаа. Одоо энэ байд юм байна. Гэртээ очиод өөр юм хийн гэдэг ч юм уу. Яг цагаар хэмждэг бол зарим хүмүүс магадгүй сэтгэл зүйд нь хэрэг дарамт ирж чинь ч юм уу тий. Сэтгэл зүйд нь хэрэг чин дааж ийн гэдгээр нь бас илэрхийлдэг гэж магадгүй. Тэгэхээр таны бодлоор одоо хоёр соёл улс орон дамнаад ажиллаад үзсэн туршлагаас нь харахад энэ яг өөрөө яг ямар ойлголт юм бэ те яг чухал юм уу гэдэг энэ талаас нь бас эхний асуултаа төгсгөлийнхоо эхний асуултыг эхлэе гэж бодлоо. Надад ингэж санагддаг. Би ер нь бол сонгосон ажлын газар болох нь хүмүүсийг харж агаад тэгээд сонгож исэн. Яг ингээ cultural fit гэдэг тэр нь бол ингээ нэг тийм textbook cultural fit биш гэхдээ угаасаа л өдрийн 8-9 цаг тэр хүмүүстэй 5 өдөр ажиллаж гин тэр хүмүүс амар өөрт нөлөөлдөг. Тэгээд миний сонгож орж исэн компаниудын хүмүүс одоо би ажлынхандаа одоо амар бидэрт одоо хайртай гэж хэлж болох юм байна. Ер нь хамт ажиллахтай үнэхээр баяртай байдаг. Ягаад тэгэхээр тийм би бинийгээ дэмждэг хүмүүс байдаг. Одоо янз янзын ажлын газар байгаа байх. Гэхдээ тэр би бинийгээ дэмждэг, сонсоод ойлгодог. Тэгээд би туслана одоо нэгэн өвдөд ч юм уу нэгэн боллоо гэхэд зүгээр одоо би ингээд зүгээр одоо гэртээ ингээд те сайжраад ирээрээ бид нар одоо зохицуулчнаа гэж би бинийг амар тийм тэгж ер нь тусалдаг. Тэгээд ер нь монголчуудын миний ярьснаар амар таалагддаг юм. Бид өөр юмсыг халамжтай. Тэгээд бид нар угаасаа л нэг зорилготой байгаа. Тэгээд хүн л юм чин би бинийгээ одоо амжилттай сайхан эрүүл яваасаа гэж хүсдэг болохоор тэр хүмүүс нь надад амар чухал санагддаг. Тэрнээс болоод яг ингээд харах юм бол миний амьдрал нэг тийм work life balance төгс биш харагддаг байх зарим манай найзаас чи ажил хийлээрэд тэгээд гэхдээ яг би данс чи ингээд угаасаа хүмүүс амар 30 гарч хүнтэй суудаг. Тэгээд team culture-с би ирсэн болохоор team дээр яарахгүй өөрийгөө одоо ингээд боловсруулаад найз нөхдөдөө ажлынхаа иймэрхүү тиймэрхүү ингээ явж исэн. Тэгээ одоо яг хөө тэгэл бас бодож эхэлж байна л да. За одоо цаашд юу билээ. Тийм учраас хүний одоо амьдралын тэр одоо амьдралынхаа хаана явж байгаа дээрээс шалтгаалдаг баха. Гэр бүлтэй хүмүүс бол нэг өөр юм. Тэгээд залуу хүн бол бас нэг өөр юм. Тэгээд тэр хоёрын голт нь би явж гин гэж бодож гин. Тэгээ яг хөө одоо юм байна. Тэгээд цаашдаа тиймэрхүү ойролцоо хүний олоод тэгээд гэр бүлтэй болоод явна гэж угаасаа боддог. Гэхдээ тэр хүртэл тэгээл ямарч исэн. Өөрийнхөө юм хийгээл явж байна. За тавал яг миний дараагийн асуух гэсэн 2 дугаар асуулттай ингээ маш гоёор хуусаад ороод ирлээ. Хариулт нь. 2 дахь асуулт нь юу байсан бэ гэхлээр яг хуу тавал түрүү яриан дундаа айгу хэлчихсэн 20 насны үед ингээд хүн эргэлцдэгэ би яг одоо юу сонгоч ба би одоо яах ёстой юм бол гэдэг бодол байдгийн дээрээс одоо ингээл магадгүй технологийн шилжилт ч юм уу нийгэм улс төрийн янз бүрийн нөхцөл байдлаас болоод бас нэг тийм хүндхэн цаг үе байдгийн болов гэж хараад идэв. За тэгээ би ч өөрөө тэгж туулж явж байгаа болохоор тэгэхээр ер нь яг энэ карьер төлөвлөлт гэдэг зүйлийг яаж хийвэл зүгээр юм бэ ингээл одоо зарим хүмүүс бол за 5 жилд хүрэх төлөвлөгөөгөө ингээл бэйгүү гаргаад тавь гэдэг ч юм уу. Тэгтэл эн чинь бас ингээ харангууд эмэгтэй хүний хувьд нэг өөр те чимээ таны хэлсэнчлэн одоо гэр бүл тэгээд үр хүүхэд гэдэг зүйл бодно гэдэг ч юм уу. Тэгэхээр ерөнхийдөө 2 дугаар асуултаа илүү карьер төлөвлөлт гэж таны хувьд яг юу хэлдэг вэ? За тэгээд магадгүй юуг анхаарах хэрэгтэй вэ гэдэг тал дээр зөвлөгөө өгөөч гэж үсэ. Би яг хизээч юуж төлөвлөдөггүй. Тэр нь жоохон буруучиж магадгүй зүв байж магадгүй. Гэхдээ ер нь бол ингээд миний одоо манай ээж надад хэлдэг юм бол одоо хүн ямар нэг юм төсөөлөд тэрэндээ амар баригддаг. Би одоо ингэх ёстой юм байна гэхээр тэрнийг хайгаад гэхдээ тэр одоо хизээч яг
бусад opportunity хаалгуудыг одоо хүнээж харах, завж гаргадаггүй яг нэг юм ингээ хөөгөө явддаг гэдэг. Тэрнээс болоод би ер нь бол одоо баг 7 хоногийн төлөвлөгөө байхгүй явж идэг. Одооноос бол одоо нэг хэдэн 7 хоногор ажиллаа ингээ зохицуулаад явчихна. Гэхдээ яг одоо ингээд сар болгон би юу сурч ийн, ямар одоо хаалгууд нэгдэж ийн, одоо маркет ч гэсэн demand ч гэсэн байнга өөрчлөгдөж байдаг. Тэрээс нэг бодлын product mindset юм өөрчлөгдөн, би ч гэсэн өөрчлөгдөн. Тэгээд тэрүүгээрээ ер нь бол амар нээлттэй явдаг. Тэгээд яг хамгийн чухал нь бол ингээд миний хувь хүний одоо value-нуудтай тэнцээд би тэрэндээ л ер нь үнж авдаг. Үн цэн дээр илүү суурилдаг байна тийм би одоо ингээд гарч ирж байгаа хийж байгаа ажил маань тэгээд нэг бусд хүмүүсүүдэд тий яг тодорхой хэмжээнд одоо манай Монголын future юм уу эсвэл одоо их сургуульд сурж байгаа инженерүүдтэй ажлын байрыг боцгож өгөөл тэгэл гадагшаа ингээл тийх боломж гэх тэр талаас нь юу нэмэр харж явдаг болохоор нэг төлөвлөлтгүй маа. Бас сонирхолтой хариулт байна гэж хэлбээр байна. Таны одоо ингээд хариултуудыг сонсоод би бас ингээд дотроо ерөнхийдөө дүгнээд яваад байгаа байхгүй юу? Яг за энэ талны юм байна, энэ талны юм байна гэхлээр ер нь таны ингээд яриаг бацаад хэлэхээр та айгүй тийм value driven буюу үн цэнд суурилсан юм болов уу гэж бас харлаа. Тэгэхээр магадгүй карьер төлөвлөлт гэдэг зүйл мэдээж стресстэй одоо энэ хүний амьдралын суур хэрэгцээг хангах юм чухал асуулт болоод байгаа гэсэн. Нөгөө талдаа таны туршлагаас за ингээд магадгүй үзэгчдтэй зүгээр өөрийнхөө миний бие хувьдаа ингээд хийсэн дүгнэлтээ бодох юм бол үн цэн буюу ингээд бүр ингээ холын зориг үн цэн бийг хаана хүрэх гээд байгаа юм бэ гэдгээ тодорхойлцсон бол магадгүй А замыг сонгоно тий Б замыг сонгоно Ц'г сонгоно за магадгүй энэ мэрэгжил сонголт дээр ч гэсэн бас буугаад ирдэг байх гэж бодож байна. Тэгэхээр энэ гоё одоо дүгнэлтийн сайтуудыг олж авлаа. Тэгээд баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд хамгийн сүүлийн буюу бидний подкастын Walkie Talkie-гийн подкастын бүх хүмүүсээс зочноос асуудаг яг нэг одоо алтан гац шиг асуулт гэж хэлж болно. Тэгээд энэ бол ерөнхийдөө за манай Happy Workplace гэдэг подкаст дотроос асуугдж байгаа учраас Happy Workplace буюу аз жаргалтай ажлын байр гэж яг танд юу хэлэх вэ? Таны бодлоор юу вэ? Тэгээ яг хүний уртаа тавьсан тэр хүнийг дэмжин, ойлгоно, тэгээд team culture бүрдүүлэх юм бол их үр дүн гардаг гэж боддог. Би биендээ одоо өөртөө болон би бинийгээ гэсэн сэтгэлтэй нэг тийм заавалжгүй нэг ялцал газар байх ёсгүй те. Тэгээд манай боссуудын нэг намайг good to great гэд ном уншаарай гэдэг. Тэгээ би тэрнийг уншсан чинь яг тэр одоо successful мундаг явдаг компаниуд яадаг вэ гэсэн чинь одоо юу хийхээсээ илүү хинтээ хамтарч ажиллах вэ гэдэг дээр амар их одоо юу тавьдаг. Одоо фокустэй өгдөг. Тэгээд тэр нь угаасаа мундаг хүмүүс нийлээд мундаг юм гаргаж ирнэ. Тэгээ мундаг хүн гэдэг чинь бас юу юм бэ гэхээр те бас би биндээ одоо transparent байж чаддаг, итгэдэг, тэгээд би бинийгээ дэмждэг хүмүүс юм болоо гэж боддог. Ялч салбарт ч гэсэн тэгээл дэмжлэг хэрэгтэй байдаг. Би бинийгээ хайрлах. Тэгээ яг тэр талаасаа юм болоо гэж боддог. Тэгэхгүй бол ямар ч те одоо багш байна уу, сувлэгч байна уу, одоо шүдний эмч ч гэсэн ингээл сонсоол ингээл гоё ах юм бол гоё гэдэг ш. Тэгэл угаасаа л одоо буу юм болох гэж байна. Тийм учраас тийм хүн дээрээ л гоё хүмүүс тийм жинхнээсээ одоо би бинийгээ гэсэн хүмүүс тэгээд ажилтаач дуртай гэм болоо. Тийм газар happy үт юм болоо гэж боддог. За үүгээр одоо хоёулангийнх нь өнөөдрийн яриа өндөрлж байна. Тэгээд цаг заваа гаргаад ирээд за тэгээд өөрийн амьдралын болон тэг карьерийн туршлагаасаа хуваалцсан танд бүр маш их баярлалаа. Тэгээд таныг одоо Монголын технологийн салбарт гаргаж байгаа хувь нэмэр гаргахыг одоо хүсч ажиллаж байгаа тэр бүх зүйлд нь чин сэтгэлээсээ амжилт хүсээд таны ажиллаж байгаа зүйл болгон чинь ирээдүйд бидэнд одоо үр бүтээлээ өгөөд илүү сайхан нийгмийг зохицуулах бас нэг хэсэг болоосай гэсэн ерөөлөөр өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе гэж бодлоо. Маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ та нарын бас хийдэг энэ юу амар гоё санагцсан иймэрхүү юм хүмүүс хуваалцаад бус ажлын газрууд дээр ч гэсэн яг ингээд баг-багаар одоо ямар ч газар байд юм лээ те. Бүгдээрээ ингээд би бинийгээ дэмжиж гоё одоо атмосфер бүрдүүлээд явахад нөлөөлж байгаа гэж харсан.
Баярлалаа. За маш их баярлалаа. За Happy Workplace podcast-ийн маань Walkie Talkie болонгийн өнөөдрийн дугаарыг хөндөрлж байна. Та бүхэн тэгээ дараагийн дугаараараа иргэ уулзцгаая. Баяртай.